Ахмадууд тэтгэврээ нэмэгдүүлэхийг шаардсан жил гаруй хугацаанд төрийн ордны гадна жагсаж байгаа. Тэгвэл өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Ингэснээр Ахмадын тэтгэврийн шударга бус тогтолцоог халж илүү олон жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг тогтолцоо руу шилжих агуулга бүхий хуулийн төслийг улсын хуралд өргөн мэдүүлэхээр тогтжээ. Хүн амын дундаж наслалт нэмэгдэж 2004 онд 64.6 жилээс нь дундаж наслалт 2024 онд 71.8 жил болж 20 жилийн хугацаанд 7.2 жилээр уртсжээ. Хэдийгээр насжилт уртсах нь сая хэрэгч нөгөө талаас тэтгэвэр авч буй ахмадуудын орлогын хэмжээ хангалтгүй байгаа юм а. Тодорхойлбол улсын хэмжээнд 504 мянган тэтгэвэр авч байгаагаас 57% нь буюу тал гаруй хувь нь 769 мянган төгрөг болон түүнээс доош хэмжээний тэтгэвэр авч байна. Түүнчлэн эдгээр ахмадуудын 3/1 нь 25-аас дээш жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эдэж бага хэмжээний тэтгэвэр авч нийт ахмадуудын 42% нь бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр 15% нь хувь тэнцвүүлсэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгожээ. Иймээс засгийн газраас нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулж тэтгэврийн тогтолцоог үе шаттай шинжилэхээр болоод байна. Шинжилгээний гол зорилго нь тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын хамрах хүрийг өргөжүүлэх, даатгалын сангийн урт хугацааны доктортой байдлыг хангах, залуу үед ирэх санхүүгийн ачааллыг бууруулахад чиглэж байгаа юм а. Илүү олон жил төлсөний үр шим хаана вэ нэ гэдэг асуултанд бол ахмадууд одоо үргэлж хариулаач гэдгийг төр зэсгээс шаардаж ирсэн. Бага цалинтай бол хичнээн жил төлсөн ч баталгаа муутай, бага тэтгэвэр илүү олон жил төлөхөөс эрт гарсан нь илүү ашигтай. 25, 30, 35 жил ажилласан ч гэсэн 20 жил ажилласантай адилхан тэтгэвэр авч байгаа энэ тогтолцоо өөрөө шударга биш байна гэж. 20 жил ажилласан ч тэр 25 жил ажилласан ч 30 жил ажилласан ч тэр тэтгэвэр нь ялгаагүй байгаад эхлэхээр хүн илүү олон жил хөдөлмөрлөө. Хөдөлмөрөөсөө өлснийхөө үр шимийг хүртээ гэдэг энэ сэтэл огт төрдгөө. Тэгэхээр бидний энэ санал болоод байгаа өнөөдрийн энэ шинжил бол өөрөө нийгмийн даатгалын хамрагдалтын хүрээг тэлэх зорилготой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой ийм одоо шинжил юм а гэж одоо хэлж болно. Тэтгэврийн шинжилгээний хүрээнд баталгаад суурь тэтгэврийн тогтолцоог бий болгож ахмадуудад сар бүр 100-аас 300 мянган төгрөгийн нэмэлт суурь тэтгэвэр олгохоор тусгажээ. Ингэснээр одоогийн 504 мянган тэтгэвэр авахчийн тэтгэвэр дунджаар 215 мянган төгрөгөөр нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа юм байна. Мөн шимтгэл төлсөн хугацааг илүү бодиттой үнэлдэг тогтолцоонд шилжүүлэхээр төлөвлөжээ. Одоогоор 25-аас дээш жил шимтгэл төлсөн иргэнд жил тутам цалингийн 1.5% нэмэгдэл тооцдог бол үүнийг 2% болгон нэмэгдүүлэх, 35 болон түүнээс дээш жил ажилласан иргэн тэтгэврээ цалингийнхаа 67.5%-аар бус 72.5%-аар тооцоолдог болох юм байна. 769-ээр тогтоолгосон бол 10 жил ажиллаад 769-ээр тогтоолгосон хүмүүс байна. Эдгээр дээр 150. Сая төгрөгөөр тогтоолгоод 10 жил ажилласан бол 140 мянга. За ингээд 15 жил ажилласан бол 165 мянгаад бүх тэтгэвэр авагч нар 100-аас 300 мянган төгрөг. Ийм ялгамжтайгаар нэмэгдэнэ гэсэн үг. Нөгөө зөрөө байна гэж яриад байгаа хүмүүс байна шүү дээ. Тэтгэврийн зөрөө байна бидний дунд. Тэр 141 мянган хүн. 141 мянган хүн дээр бүгдийг 2.4 саяас бодж эхэлнэ. 1.4 саяас бодуулсан хүмүүс байна шүү дээ. Цалингаа багаар. Тэр хүмүүс ингэ бодоод эхлэхээр дунджаар эн чинь нэг 192 мянган төгрөг. Баггүй юу? Энэ 140 мянга. Тэгэхээр ерөөсөө хамрах хүрээ бол энэ гэж ойлгож болно. Тэгэхээр юудаж тэтгэврт гарцсан хүмүүс дээр бол 100-300 мянга бол ялгамжтайгаар нэмэгдэнэ. Түүнчлэн олон давхаргад тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан байна. Өөрөөр хэлбэл эргээд баталгаа суурь тэтгэвэр, тэтгэврийн даатгалын сангаас авах тэтгэвэр, сайн дурын үндсэн дээр хуримтлалд суурилсан хувийн нэмэлт тэтгэвэр гэсэн 3 их усүрээс тэтгэврийн орлогоо бүрдүүлэх боломжтой болно. Хувийн хуримтлал үүсгэж байгаа даатгуулагчдыг төрөөс тодорхой хугацаанд урамшуулах зохицуулалт ч мөн багтаж байна.